За миний нэрийг Солонгоо гэдэг. За Монголын одоо таеквондогийн спортоор одоо багшлаад 20 гаруй жил болж байна. Тэгээд Монголын таеквондогийн холбоондоо тасгалжуулагчийн зөвлөлд одоо туслаад ажиллаж байгаа. За тэгээд өнөөдрийн танилцуулчсан. Би өнөөдөр болохоор ерөнхийдөө Пүмсэтэй холбоотой та бүхний тийм ээ яг нарийн одоо тэмхээс яг үндсэн одоо Пүмсэ хийхэд яг хүүхдүүд маань юун дээр алдаад байна. Тэр үндсэн яг суур одоо зүйлийг мэдчих юм бол цаашаа ингээд илүү ингээд өөртөө сайн хөгжүүлээд явах хаа гэсэн үднэс яг үндсэн гол гэсэн зүйлүүдийн өнөөдөр түүж авч та бүхэндээ мэдээллийг дамжуулахаар ингэж бэлтгэж ирсэн байгаамаа. За тэгээ мэдээж бүгдээрээ өнөөдөр таеквондо Пүмсэ үндсэн суур ойлголт гэж байгаа. Одоо Пүмсэний тэмцээнд мэдээж энэ таеквондо бол маш олон тийм ээ маш гайхамшигтай баялаг спорт. Маш олон төрлүүдтэй. Тэн дотроос энэ Пүмсэ яагаад ингэж онцолж тийм ээ энэ одоо гайхамшигтай байгаа вэ гэдэг одоо бүгдээр хамтдаа энэ Пүмсэгээр хичээлснээрээ хүүхдийн тийм ээ хамгийн одоо суур одоо хөгжил одоо тэр спортын амжилт гарах бас үндсэн суур болж өгдөг учраас маш ач холбогдолтой гэж миний хувьд боддог юм аа. За тэгвэл Пүмсэ гэж юу вэ? Та бүхний хувьд бол Пүмсэг юу гэж боддог вэ? За ер нь бол энэ Пүмсэг бол ихвчлэн хүмүүс тоот дасгал, зарим хүмүүс хий дасгал гэх юм уу тийм ээ. Ингээд янз бүрээр өөрийн гэсэн дүгнэлттэй байдаг. Тэгэх юм бол энэ нь болохоор яг үндсэн одоо тодорхойлт нь таеквондогийн үндсэн хөдөлгөөнүүдийн системчилсэн зохион байгуулалтыг хилдэг бөгөөд тодорхой дасгалыг шугамын дагуу урагш, хойш, баруун зүүн тийш хөдөлж төсөөллийн байрны эсрэг довтлох хамгаалах арга техникийг бие даан хийж буй цогц дасгалыг Пүмсэ гэж хэлээд байгаа. За тэгэхээр бид бүхэн тийм ээ өөр гэсэн нэртэй байдаг шиг Пүмсэ бас өөр гэсэн нэртэй бас өөр гэсэн утга илэрхийлж байдаг Пүмсэ болгоо. Тэгэхээр зүгээр нэг тээжлээд орхичдаг дасгал биш. Тэр дотор бас янз бүрийн утгууд бас явдаг байх нэ гэдэг бас бид нар мэдэх хэрэгтэй. За тэгээд түрүүн сайн хэлсэн тийм ээ зүүн, урагш, хойш ингээд замуудтай гэсэн. Тэгэхээр бид нар энэ замыг одоо хүүхдүүдтэй бас таниулах хэрэгтэй. Хүүхдүүд заахтай. За ямар нэгэн одоо хаашаа чамаагүй ингээд одоо ийшээ зүүн тишээ одоо баруун тишээ одоо хойшоо урагшаа гэдэг ингээд хэлэх биш. Энэ маань одоо ийм замын одоо шугамн дагуу ингэж яваад байгаа шүү гэдгийг хүүхдүүдтэй бас таниулах хэрэгтэй гэж бодчих. Тэгээ та бүхэн энийг харахад энэ хэддүгээр Пүмсэний зам юм шиг байна. За нэг сайн хараа тавил шүү. Өөр энэ өшөө илүү дахиад олон одоо Пүмсэний зам байгаа юм дотор. За ер нь за тоог нь харах юм бол энэ нэгдүгээр Пүмсэний зам байна л да. Ерөнхий замыг харах юм бол Тэгэг Пүмсэ буюу сурагчийн 8 Пүмсэ, 1-ээс 8 дахь Пүмсэ бүх одоо энэ одоо шугам одоо замын дагуу ерөнхийдөө ийм хэлбэртэйгээр явдаг байх нэ. За тэгвэл энэ ямар Пүмсэний зам бэ? За өөртөө итгэлтэй хэлээрээ. За энэ бол Корэ Пүмсэний зам байгаа. Корэ Пүмсэ. Тэгэхээр Пүмсэ сурахтаа эхлээд энэ замыг сайн ойлгох хэрэгтэй. Тэр ойлголтыг хүүхдүүдтэй замыг одоо ойлголтыг хүүхдүүдэд өгөх хэрэгтэй гэдэг. За тэгвэл одоо энэ. За энэ бол Кымган Пүмсэ. Энэ олгонд одоо өөрөөр ингэсэн солонгос одоо ханзны утгууд энэ дотор бас ингэ явж идэг. За энэ болохоор Кымган Пүмсэний зам байна. За энэ нь за маш амархан байна тий. Дараалал нь ястаа Тэбэг Пүмсэний зам. За энэ мэтчлийн ингээд мастеруудын 9 Пүмсэ бүгдээрээ өөр гэсэн одоо зам. Тэгээд Пёнван Пүмсэ ямар замтай байдгийг. Пёнван. Зөвхөн ийм шулуун зураас идэх тийм ээ. Явлаа дуустдаг тийм ээ. Тэгэхээр ингээд Пүмсэний хамгийн түрүүнд энэ замыг бас хүүхдүүдтэй сайн ойлгуулах хэрэгтэй. За тэгвэл бид нар яагаад Пүмсэ хийх хэрэгтэй бэ? Яагаад Пүмсэ сурах хэрэгтэй гэдгийг та бүхний хувьд бол юу гэж бодож байна? Түрүүнд би хэлсэнтэй таеквондогийн суур техник Пүмсэ энэ Пүмсэний дотор чинь бүх үндсэн хөдөлгөөнүүд явж байгаа тийм үү? Үндсэн хөдөлгөөнүүд явж байгаа. Тэгэхээр энэ үндсэн хөдөлгөөнийг суураа болгосон хүн дараагийн одоо тийм ээ таеквондогийн аль ч төрөл рүү орох юм боломжтой гэдэг гэсэн. Дээрэс нь энэ хамгийн чухал зүйл юу вэ? Үсний зэрэг ахидаг. Бид нар хичнээн одоо мундаг сайн тамирчин байгаа тулааны тэмцээнд ороод тийм ээ алтан медаль аваад
тийм ээ төв дэлхийд ингээд амжилт гаргалаа ч гэсэн бүсний өнгө зөвхөн хүмсээ тоо дасгалаар л ерөнхийдөө ахидаг гэсэн үг. Тэгэхээр энэний ач холбогдлыг бас илүү хүүхдүүдтэй бас сайн ойлгуулад энэ бүсний шал зарим хүүхдүүд ингээд одоо би ингээд хичээл зааж авах хугацаанд хүмсээ ихээр ялангуяа миний өмнөх үеийн шал одоо Төмбөө Эрдэнэг үе гэсэн үг л дээ. Ингээд яг хүмсээ ихээр нойр нь үрчдэг байхгүй. Нөгөө яагаад гэвэл нөгөө нэг дасгалынхаа ач холбогдлыг ойлгох байгаа байхгүй. Яагаад би энэ дасгалыг хийж байгаа вэ? Энэ дасгалыг хийснээрээ би ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ тэр хүүхдэд эхлээд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө айгүй нөгөө хөдөлгөөнтэй ингэж Кяругийн тулааны бэлтгэл хийх хэрэгтэй. Ингээ хөдөлгөөнтэй бэлтгэл хийх дуртай хүүхдээр хүмсэний бэлтгэл хийхээр нойр нь хүрээд юм уу тийм ээ ингээд сонирхолгүй болоод эсвэл спортоо ингээд сонирхолгүй болоод хайдаг ч юм уу тийм ээ. Иймэрхүү янз бүрийн одоо сөрөг юмнууд гардаг учраас энэ хүмсээ яагаад хийх ёстой вэ гэдгийг хүүхдүүдтэй бас илүү ойлгуулах нь илүү зүйтэй юм болов уу гэж ингэж миний боддог. Тэгэхээр энэ дараагийн шат болохоор мэдээж энэ хүн болгоно тийм ээ. Мэдээж энэ өндөр зэрэгтэй тамирчин болох боломжтой. Дээрээс нь би хүмсээ хийснээр би сэтгэл болон бараг Кяругийн эснээс ч илүү биеийн булчингууд илүү сайн ажиллаж өгдөг, жигтгэн ажиллаж өгдөг. Дээрээс нь оюун санааны төвлөрөлт гэдэг зүйлийг маш сайн сурдаг. Тэгэхээр оюун санаа болон бие махбодын хувьд хүмсээ хийснээр асар их өндөр ач холбогдолтой. Дээрээс нь тэр хүүхэд зөвхөн залуу насны спорт биш энэ насан туршаар хичээлэх юм боломжтой байгаад гэдэг таеквондогоор хүмсээгээр хичээлж байгаа хүүхэд бол. За тэгээд дээрээс нь энэ суурай сайн тавьсан хүүхэд өндөр зэрэгтэй болон дээрээс нь энэ хүүхэд маань альч талбар руу тийм ээ шилжиж орохоос гадна сайн багш бас болох боломжтой гэсэн үг. Багшлах хувьд. Яагаад гэвэл үндсэн зүйлээ мэдж байгаа хүүхэд алийг ч заана гэсэн үг байхгүй юу? Тулаанаач заана, хүмсээгээч заана, ямар ч насны хүнтэй яаж харьцах. Ерөнхийдөө маш өндөр ач холбогдолтой боломжтой зүйл дээ. Өө яна. За одоо энэ техник. За одоо та бүхэн энэ дээр сайн ач холбогдол хараад сайн сонсоорой. За түрүүнд би нэрний тухай ярьсан тийм. Хүн болго өөрийн гэсэн нэртэй, бидний нэр болго өөрийн гэсэн утгатай тийм ээ. Тэрнтэй адилхан хүмсийн дотор байгаа тэр хөдөлгөөн болгон өөрийн гэсэн нэртэй байгаа. Тэр нэрийг маш сайн цээжлэх хэрэгтэй. Бас тэр хөдөлгөөний утгыг бид нар мэдчих хэрэгтэй. Одоо маги гэдэг байгаа тийм үү? Арай маги. Зүгээр хүүхд харах юм бол дуурайгаа л ингэ хийж байгаа. Гэтэл энэ хамгаалтын зорилго нь юу вэ гэдгийг мэдгүй зүгээр л хараад ингэ дуурайгаад хийж байгаа учраас хүүхэд болго өөр техниктэй. Тэгээд ингэ буруу зөрүүгийн одоо ялгаа гарч ирдэг гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ техникүүдийн нэр болон утгыг манай багш нар өөрсдөө илүү сайн судлаад тэгээд энэ хамгаалалт яг ямар одоо тийм ээ зорилготойгоор энийг хийгээд байгаа юм бэ гэдгийг хүүхдүүдэд яах нь сайн таниулж өгөх хэрэгтэй. Би ихэвчлэн дандаа 6-аас 10 настай хүүхдүүдтэй 14 жил харьцсан. Тийм учраас би ихэвчлэн нэр утгыг би дандаа ингээд хөгжилтэй аргаар ингээд зааж өгдөг. Хөгжилтэй аргаар. За чиний нэр хэн болдоо. Тэгвэл энэ хамгаалтын нэр бол Аремаги. Гэх мэтчлэн ингээд яах нь хүүхдэд хүлээж авахад яах маш ингэ тийм ээ ойр одоо дотно. Тэгвэл би чамайг эндээ чинь мэдхгүй цогчлоо. Чи яаж хамгаалах уу гэд өөрөөс нь эхэлж асуудаг байхгүй юу? Тийм бол хүүхдүүд янз бүрээр хариулна. Дээрээс чи юм унлаа яах вэ? Гэхээр хүүхдүүд бас янз бүрээр ингэж хамгаална. Тэгвэл чиний толгой дээрээс ямар нэг юм хүнд чиний санамсартай болон санамсаргүй байдлаар чам дээр унлаа гэхэд чи энэ гарынхаа энэ хэсгээр за ингэж хамгаалах юм байна гэх мэтчтэй яах нь хүүхдүүдтэйгээ маш одоо ингэж ойрхоноор ингэж анханаас нь эхлээд асуугаад дараа нь өөрөө чиний гаргалгаа чи яаж хамгаалах байсан уу гэдгийг хэлээд за тэгээ дараа нь энийг ингэж шийдэж болох юм байна гэдэг тал дээр ингэж одоо нэр болон утгыг бол ингэж цээжлүүл ястай. Тэгэхээр багш нар маань мэдээж хүнд заахын тулд багш нар өөрсдөө мэддэг байх хэрэгтэй тийм ээ. Багш нар байнга энэ зүйлүүдийг судлах хэрэгтэй. Дараа нь бүтэц гэж байгаа. Тэгэхээр энэ хүмсэний гол бүтэц бол ерөөсөө хүмүүс ахаа нэг бүтэн хүмсээ, нэгдүгээр хүмсээ, хоёрдугаар хүмсээ гэж ингэж хардаг бол энэ маань яг ингээд задлаад авахын тулд бол ялангуяа хүүхдүүд тийм ээ хүмсээ зааж ийн ихээр юу хийдгүү ихээр ерөөсөө ингээд эхнээс нь төгсөх хүртэл 1-р хүмсээр 18 хөдөлгөөнтэй 18 хөдөлгөөнийг яах нь эхнээс нь дуус хүртэл заагаад болоо. За дахиад хий яах нь эхэндээ хамгийн анх намайг лав таеквондоор 20 хэдэн жилийн өмнө хичээлж хат яг тэгжил зааж ирсэн байхгүй юу. Эхнээс нь төгсөх хүртэл ерөөсөө л хийгээл төгсвөл тэгээд болоо хүмсээ энэ. За эхнээс нь дахиад хийлээ энэ. Гэтэл энэ хүмсийг ингээд задлаад авахын бол энэ дотор зогсолт байгаа юм. Тийм ээ? Хөлийн хөдөлгөөн. Зогсолт. За дараас нь энэ хамгийн хүүхдүүдийн оноо алддаг зүйл шилжих хэсэг гэдэг.
зүүн зүгээс баруун зүг рүү шилжих үед энэ асар их алдаа гаргадаг. Асар их алдаа гаргадаг. За дээрэс нь хамгаалт байгаа. Гарын техникүүд орж ирж байгаа. Хамгаалтууд. Дээрэс нь тэр хүн хүмсээ бол анхны бол түүхийг харах юм бол довтлох гэж биш хамгаалах гэж анх энэ таеквондогийн спорт үүссэн гэж яригддаг. Хамгаалах гэж. За тийм учраас энэ эхлээд хамгаалалт байна, дараа нь довтлохоо орж ирдэг тийм үү? Бүх хүмсэнүүдийг та ажиглаад үзээрэй. Ямар ч хүмсээ довтолж эхэлдэг хүмсээ ерөөсөө байхгүй. Бүгд эхлээд хамгаална, дараа нь довтолдог. Хамгаална, тэгээ дараа нь довтолдог. Ийм одоо. За тэгээ дотор нь болохоор энэ онцгой хөдөлгөөн гэж байгаа. Яг арамаг гэж биш, момтомаг гэж биш те, анмаг гэж одоо сунаймаг гэж биш тийм үү? Одоо энэ нөгөө хүмсэн дээр гарч ирдэг, кимгам хүмсэн дээр гардаг, цагын төлжогийн, кэн төлжогийн гэд хоёр хамгаалт байгаа тийм ээ. Энэ нь болохоор нөгөө онцгой одоо хөдөлгөөн дотор ингэж орж ирдэг. Онцгой хөдөлгөөн дотор. За дараагийнх нь болохоор бэлдэх байдал гэж байгаа. Чүмби хамгийн түрүүнд эхлээд бэлдэхээс эхэлдэг тийм үү? За күрэ хүмсээ яаж эхэлдэг вүлээ? За эндээс эхэлдэг тийм үү? За тэгэхээр ингээ бүх одоо нэг бэлдэх энэ хөдөлгөөнүүдээс ингээд бүрддэг байна гэсэн үг. За дараа нь хамгаалалтыг харах юм бол за ингээд хамгаалалт гэж хүүхдүүдтэй тийм ээ шууд ингээд за арамаг, момтомаг, ойгуймаг гэдэг ингээд заагаад авах ш. Энэ хамгаалтын дотроо хамгаалт хийхэд бол юу зорж хийж байгаа гэдгийг сайн мэддэг багтай. Зорилготой. За тэгвэл ойгуймагийн зорилго нь юу юм? Ойгуймаг гэдэг нь ямар хамгаалт вэ? За нүүр. Яг ойгуй гэдэг маань нүүр гэсэн үг. Гэтэ яг нь толгой буй дээд үе тий. Толгойнхоо хэсгийг хамгаалж байгаа хамгаалтахгүй. Тэгээ энэ хамгаалт энэ зүгээр л ингэдэг ойгуймаг гэдэг нэртэй зүйл биш. Энийний зорилго нь юу юм? Толгойгоо хамгаалж байгаа байхгүй. Зорилго нь мэдэх хэрэгтэй. Тэгээ энэ зорилгыг мэдэхгүйгээр энэ хүмсээ хийх юм бол хүүхдүүд янз бүрээр хийдэг. Жишээлбэл ингэж хийдэг хүүхд байна. Гэтэл миний зорилго юу? Юуг хамгаалах хэрэгтэй? Энийг хамгаалах хэрэгтэй. Гэтэл гар хаана вэ? Энд. Тэгэхээр зорилгоо мэдэхгүй хүүхдийн хамгаалт ийм байдаг. Эсвэл хит хоошоо орцсон. Гэтэл хамгаалах зэг энд байна. Хит урагшаа орцсон. Эсвэл гараа тийм ээ энд барьчаад доогуур нь шахаад гэх юм тийм ээ. Их мэдчихлээ. Бас хитрхийн өндөр ингэж гаргадаг. Одоо хамгаалах зэг дөө эхлээс хамгаалах ясаа дээшээ ингэж дуусгадаг жишээ нь. Тэгэхээр энэ хамгаалтуудын хэмжээ ямар байх ёстой вэ? Энэ хамгаалт тийм ээ юуг зорж хамгаалж аваа гэдгийг энэ зорилго энэ хамгаалт болгоны зорилгыг мэдэх ёстой. Тэгэхээр ерөөхдөө энэ бугуун хэсэг бол яг хүний хамрын харалтаа энд ингэж байрлаж байгаа ёстой. Тэгээ зарим хүмүүс гараа энэ янз бүрийн байдлууд гаргаж ирдэг. Тэгэхээр энэ хамгаалт хийхдээ зорилгыг нь сайн тодорхойлж өгнө. За дараа нь хэрэглээ. Юугаар яаж ийн? Хамгаалахдаа гараа ашиглаж байна, тийм ээ? Гараа ашиглаж. Зогсолт хийхдээ юу хэрэглэж байна? Хөлөө ашиглаж байна, тийм үү? Гэх мэтлээ энэний зорилго хэрэглээ. Арга нь яах юм? Гар нударгаар юм уу? Гар тэнгэр юм уу? Тийм ээ? Эсвэл гарын энэ хэсгээр ч юм уу? Тэгээ гэх мэтлэн одоо энэ хамгаалтыг хийхдээ зорилго, хэрэглээ, арга, техник. Энэ бүгдийг яах нь сайн ингээ мэддэг байх хэрэгтэй. За оновчтой байдал гэж байна. Энэ одоо дандаа хүүхдүүдийн хүмсэн дээр маш их алддаг алдаанууд дээр гаргасан зүйл байна. За оновчтой байдал энэ дээр харах юм бол энэ зорилготойгоо төстэй. Энэ эхлэл ба төгсгөл гэж байгаа. За тэгвэл хүмсээ хийх юм бол энэ бол арамаг гэх тийм үү? Би зүү хийж үү? Арамагийн хамгаалт хийсэн мэн үү? Эцсийн зогсоолол зүв байна тийм үү? Гэтэл эхлэлийн яаж хийж байгаа вэ гэдэг бас чухал байхгүй юу? Ингэж хийж байна. Энэ зөв юм уу тэгвэл? Яг арамагийн хамгаалтын эхлэх цэг нь энд байгаа тийм үү? Энд байгаа. Дуусах цэг нь энд. Ихэнх хүүхдүүд юун дээр анхаарлаа төвлөрүүлдэг вэ гэхээр төгсөх цэг дээр анхаарлаа төвлөрүүлдэг байхгүй юу? Эхлэл гэдэг зүйл асар чухал шүү гэдгийг ерөөсөө мэддэггүй. Тэгэхээр ерөөсөө харахад ингээ багш тоолоод явж ийн харахад бол яг арамагийн багш харлаа. Оо мундаг сайн байна. Зүв байна. Гэтэл тэр хүүхэд дараа нь яг нөгөө чи харлаа гараа. Тэмээ хуучны техник чиг. Эсвэл эргэлтэн дээр ялангуяа бүр залах уу штэ. Энэ рүүгээ аймаа гоё ийсэн нөгөө тал дээр ингээ явчихдаг байхгүй юу? Нөгөө гар хоёрлаа хөдлөх ёстой тийм үү? Хоёулаа хөдлөх ёстой. Гэтэл энэ эргэлтийн хөдөлгөөн дээр зүгээр л энэ. Одоо момтомагийн нөгөө тал руу гарснаа. Ингээд ч юм уу тийм ээ та нар харсан хөдөлгөөн баг тийм үү? Иймэрхүү.
Тэгэхээр энэ хөдөлгөөнүүдийн одоо эхлэж байгаа, төгсөж байгаа хоёр дээр сайн анхаарах хэрэгтэй багш нар. Момтомагийн гарлаа нэг эхлэх цэг, төгсөх цэг. За энэ зүйлийг. Тэгэхээр энэ бол маш чухал шүү багш нараа. За тэгээд дараагийнх нь болохоор одоо энэ зорилготой адилхан. Цээж, нүүр, хэвлээ, оновчтой байдал. Ялангуяа одоо би ингээд хүмсээ хүүхдүүдийг хийж байгаа ингээд харахаар одоо 2 дугаар хүмсээ байгаа шүү дээ, тийм? 2 дугаар хүмсэний 2 дугаар хэсэг дээр өшөглөөд хаан зөгтөг юм. Дээшээ л гэж хэлнэ, тийм үү? Нүүрнэ гэж хэлнэ. Гэтэл тэр хүүхдэд дээшээ нүүр хоёрыг яаж ойлгох вэ? Яаж ойлгох вэ тэр хүүхэд? Ямар ч хэлсэн дээшээ. Зөв. Ингээд дээшээ энэ хүүхдийн зөв бохгүй дээшээ. А багш нүүр гэж хэлсэн. За нүүр бол нүүр. Тийм үү? Тэгэхээр энэ дээр ингээд тэр хүүхдийн ойлголт болон багшийн тайлбарж байгаас болоод асар олон тийм хүмсэний одоо техникүүд ингээд өөрчлөгдөд янз бүрээр хэлбэртэй болж. Гэтэл нүүрний цэг яг хаана ирэлтээ? Нүдэн дээр юм уу, хамар дээр юм уу, духан дээр юм уу, ирүүн дээр юм уу? Нүүрний цэгийг оновчтой цэг инжүүн буюу хамар олон дээд уруулын дундын цэг дээр нүүрний цэг байрлаж байгаа байхгүй юу? Эмзэг цэг. Тэгэхэд хүүхдүүд хүмсэнүүдийг харах юм бол дандаа дээшээ. Толгооноос өндөр. Тэгээ нэг энэ дээр нэмэлтээр нэг зүйл хэлэхэд бол тэр тухайн хүүхэд хэдэн сантиметрийн өндөртэй байна. Яг тэр өндөрийнхөө хэмжээнд л яг нүүрнийхаа цэгийг олно. Тэрнээс шиг тэр нэг өөрөөсөө өндөр 170 180-тай нийтэд батаа дулмаагийн нүүрэнд бол зөхгүй байхгүй юу? Тэгэхээр өөрийнхөө нүүрний одоо өөрийнхөө өндрийн одоо тэр хэмжээнд тэр цэгийг авах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ нүүрний цэг бол энэ цэг гэсэн үг. Тэгэхээр энэ цэгийг хүүхэд өөрөө мэдэрч хийдэг байх хэрэгтэй. За тэгэхээр нөгөө нэг харахгүй байгаа цэгийг төсөөлөд хийгээд сурцсан хүүхэд харагдаж байгаа биетийг онох зохихдоо маш оновчтой зохиж чаддаг байхгүй. Тэгэхээр энэ төсөөлөх чадварыг асар сайн хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэ мөнгөө. За тийм учраас энэ цэгийг маш сайн яах нь сайн одоо оновчтой цэгийг. За цээжний цэг тэгвэл хаана гэж боддیں۔ Цээж гэхээр одоо юу ч орж иж байгаа юм дээ. Нэгүрсэн бөөн цэг байна шүү дээ. Тэгэхээр яг цээжний цэг нь яг хаана? Аим хаан зүг юм уу, аюул хаан зүг юм уу? Яг юу юм бэ? Ямар цэг? Момтон тий. Цээжний хамгаалтыг юу нь бол момтон буюу момтон гэдэг маань энэ ташааны яснаас энэ өрний энэ үргэлгийн дундын хэсгийг момтон гэж хэлж байгаа. Тэгэхээр энийг болохоор энэ яг голын одоо яг тэр цээжний цэг бол аюулхай буюу яг энэ таны хавирганы хоёр уулзар энд ирээд нийлж байгаа тийм үү? Яг энэний голын хонхорхой зөөлөн цэг байгаа тийм ээ? Илэгний хавцаа тийм үү? За энэ цэг чинь момтоны цэг багхгүй юу? Цээжний хамгаалтын цэг. Гэтэл одоо хүүхдүүдийн хүмсэнүүдийг харах юм бол дандаа давсаг руу зөгтөв. Та нар анзаараад үзэр дандаа давсаг руу. Дандаа хөвлөө рүү. Тэгээд энүүхэн эндээ дандаа иймэрхүү байдалтай зөгтөв байхгүй. Тэгэхээр энэ маань оновчгүй буюу нөгөө тухайн хүмсээ маань амжилтгүй хүмсээ болж байна гэсэн. Тэгэхээр энэ цэг маань болохоор мёнгчи буюу аюулхай цэг. Мёнгчи. Инжүүн мёнгчи. Хөвлөд бас байгаа. Гэхдээ хөвлөд нэг зохиод байдаг хөдөлгөөнүүд бол хүмсийн дотор арай байхгүй тий. Гэхдээ энэ хөвлийн цэг болохоор хүүсийн нүхнээс доошоо нэг 2-3 см-ийн зайтай одоо нөгөө нэг жинхэнэ давсгны цэг багхгүй юу. Тэн дээр яах нь яг танжам буюу хөвлийн цэг орж ирдэг. Тэгэхээр ихэнх хүүхдүүдийн алдаа бол дандаа хөвлөд цогтөг ийм алдаанууд гардаг. Тэгэхээр манай багш нар энэ оновчтой байдлыг хийхдээ яг тийм ээ энд юм уу гэдгийг. За одоо дахиад нэг маш чухал би айгүй харсан алдаа. 5 дугаар хүмсээ. 5 дугаар хүмсэн дээр байгаа хинжимог энийг хүүхдүүд та нар ажиглаад үзээрэй. Харах юм бол ингэж хийж байгаа. Гэтэл энэний зорилго нь юу юм? Хаашаа давталж байгаа юм? Нүүр рүү, инжүүн рүү орж байгаа давтлах юм баггүй юу? Гэтэл бүх хүүхдүүд доошогоо момтомагийн хэснээ яах нь буцаад ингээд доошогоо ч юм уу. Зөв байсан ч гэсэн нүүр рүү очиж чаддгүй. Дандаа ингэж амар их харагддаг алдаа юм бол. Тэгэхээр энэ хамгаалтын зорилгын сайн харах хэрэгтэй. Тэгэхээр энэ нүүр нь буюу инжүүн. Тэгэхээр момтомагийн цээжинд явлаа. Энэ гарлаа. Эндээс яг энэ нүүрний аралдаа яг өөдөөс нь тийм ээ гаргалаа. Эндээс яг энэ
энэ дээр энэ цохилтыг хийнэ гэсэн үг. За тэгэхээр тэрийг та бүхэн оновчтой зэг гэдэг маань одоо би жишээ олгоод хэлээ. Та бүхэн дараа хүмсээг нэг нэг нь хараад үзээ. Хүүхдүүдээ бас яаж хийж байгааг нь хараад үзээрэй. Тэгэхээр энэ зүйл байгаа шүү. За одоо түрүүнд хэлсэнтэй хөдөлгөөний нэр ба утгыг нь мэдэхгүй бол хүмсээ сайн хийж чадахгүй гэж хэлсэн тийм үү? За тэгвэл жишээ нь 5 дугаар хүмсэний Мэжмог Нэрчиги. Энэ тэгвэл ямар хөдөлгөөн бэ? Оюун билгээ үзүүлж байгаа бол ингээл ингэж байна. За энийг болохоор анх хийж байгаа хүүхдүүд харах юм бол хүн болгоны харах хурд ондоо шүү дээ тийм ээ? Ойлгох хурд бас ондоо. Тийм учраас энэ хүүхдүүд за хийлээ гараа татлаа ихэвчлэн ингэж хийдэг гэсэн. Амар хаалта энэ бол. Яг хажуунаас ингэж гардаг. Хажуунаас ингэ гарчих юм бол энэний зорилго нь юу болох вэ? Энэ олчж байгаа үстэй тийм ээ? Эсвэл мөрлөө ч юм уу тийм ээ хажуунаас ингэж зогсож байгаа юм болчихно. Гэтэл энэ маань гарын энэ хэсгээр тийм үү? Дээрээс цохоод зулаад толгой дээрээс эсвэл мөрөн дээрээс цогч байгаа энэ дээрээс цогч байгаа хөдөлгөөн багхгүй юу? Энэ нэг тан ингэж. Гэтэл энэний зорилгыг мэдэхгүй, утгыг мэдэхгүйгээсээ болоод хүүхдүүд хийхдээ хажуунаас нь буюу энүүгээрээ яах нь ингэж зохиж идэг гэсэн үг. Тэгэхээр энийг дээрээс гарна. Тэгээд энэ чиги гэдэг маань болохоор ерөөсөө цохилтын бас нэг довтлооны нэг хэлбэр багхгүй юу? Гарны яг бусад хэлбэрүүд орчиж байгаа болохоор цохилтыг болохоор жириги гэдэг байгаа тийм үү? Нудрага цохихыг. А бусдыг нь болохоор ингээд чиги. Энэ чинь бас хамгаалт биш ингээд цохилт довтлоон багхгүй юу? Тэгэхээр довтлоонуудыг харах юм бол ихэвчлэн дотроос гарч байгаа шүү гэх нар. Сайн анзаараад үзээрэй ажиглаад үзэр. Дотроос. Гэтэл хүүхдүүд хаанаас гаргадгүй? Гаднаас нь ч юм уу гэж гаргадаг. Тэгэхээр хамгаалт болохоор яаж ийн? Ерөнхийдөө гаднаасаа л дээрээс нь ч юм уу ингээд гараад байгааз чигийнүүд болохоор ерөнхийдөө дотроосоо гарч ирж байгаа шүү. Та хэд анзаараад үзээрэй. Гэтэ би бүх хүмсэнүүдийг тийж амар судлаагүй болохоор ямар ч үлээсэн чиги дотроосоо гардаг гэсэн үг. Чигийнүүд. Энэ Мэжмог Нэрчиги дээрээс доошоо дотроос. Тэгэхээр одоо би хүүхдүүдэд хэлдэг байхгүй юу? Ингээд авах юм бол суган дундаасаа гаргаарай гэдэг ингээд тийм ээ. Жоо хошигноод ч юм уу тийм ээ. Хвшлээ ингээд хэлдэг. Тэнгүүд хүүхдүүд ойлгодог байхгүй суг буйлын тийм үү? Дотор талд орчиж байна. Тэгэхээр энэ. За хэмжлээ ингээд хийнэ гэсэн үг. За тэгвэл хүмсэний бүтэц. За зогсолт болгон 120 градус байна. Чичим цогинууд янз бүр байгаа хүүхдүүдээ дандаа хүүхдүүдтэй харьцаа. Зогсолт болгон дандаа янз бүр байгаа. Зарим нь нөгөө хүүхдийн нөгөө биеийн онцлогоос шалтгаалаад зарим нь нөгөө өвдөг нугалахчгүй. Манайд бүр амар бүр өвдгөө нугаж өвдгөл зогсож байгаа суудаг юм сониалт идэх хүүхд хүртэл байдаг байхгүй юу? Хүн болгоны одоо тэр нэг онцлог гэж байгаа тийм ээ. Тэдрийг бид нар засах хэрэгтэй тийм үү? Тэгвэл ингээд хөлийн одоо нугалаатай тийм ээ чүчм соги болон тийм ээ бусад одоо хөдөлгөөнүүдийн өнцгүүд нугаларч байгаа хөдөлгөөний өнцгүүд болохоор дандаа 120 градус байна шүү. За энэ бол та бүхний мэддэг юм аа. Энэ ямар зогсолт вэ? За би нэрийн цээжлэрээ гэдэг байгаа тийм үү? Би ч гэсэн төгс бүгдийг цээжлээгүй. Ерөнхийдөө ингээд цээжлээл ингээд суралцаал явж байгаа хүн. Нараа юу? За энэ бол муа соги. За гэхдээ би та бүхэнд нэг амар онол нэг өнөөдөр нэг чухал юм заах, тийм юм заах гэж хичээгээгүй. Яг их гаргаж байгаа алдаануудыг та бүхэн танилцуулах гэдэг. Тэгээ нарааны соги гэдэг бол энэ цариад команд нь зогсдог шүү дээ. Мэднэ үстэй тийм. Цариад команд явахаар бүгдээр хөлөө нийлүүлээ зогсдог. Гэтэл нөгөө хүүхд маань өөрөө жоохон ингэж явдаг хүүхд ч юм уу эсвэл ямар тийм ээ хөлийн онцлогоос болоод нэг хөл нь нэг иймэрхүү байдалтай зогсдог хүүхдүүд байдаг тийм. Тэгвэл тэрийг засах хэрэгтэй. Тэгшгэн. Энэ хоёр хөл яг нь нийлжээж энэ цариад буюу одоо номхон зогсолт болох нь шүү. За тэгвэл энэ дараагийнх нь энэ ямар зогсолт вэ? За жинхэнэ нөгөө нараа зогсолт те. Нарааны цоги. Гэтэл энэ зарим хүүхдүүд маань одоо сонголт сайтай ч юм уу эсвэл яа гэдэг мэдэхгүй одоо амар ингэж том ингэж баг халцааж ингэж зогсдог байхгүй юу? Энийг бид нар энэ дунд чиний өөрийн хөлний тийм ээ чи 36 арзмаар өмсдөг бол яах нь вэ? Чиний өөрийн хөлний чи 36 арзмаар юм байх ёстой гэдэг. Гэхдээ энэ бол бүр тогтоогоод бүр наагаад өгсөн юм дүрэн биш. Магадгүй жижигхэн хөлтэй өндөр хүн байж болно шүү дээ, тийм үү? Тэгэх юм бол тэр өөрийнхөө өндөртөө тохируулаад баг зэрэг яах нь наашаа цаашаа болно. Тэрнээс биш хитрүүлж яах нь бүр ингэж одоо хөлийг бол ингэж гаргаж өгөхгүй гэдэг энэ зүйл дээр та бүхэн. За энэ болохоор чүчүн соги буюу хоёр хөлийн зайтай тийм ээ? Чүчүн соги зогсолт.
Энэ жүжим цагийн зогсол дээр өгдөг хэдэн градусын өнцгөр нугларсан байх ёстой вэ? Жүжим цагийн дээр үү? Би саяхан ярьсан шүү дээ. 120 гэсэн шүү дээ. Өгдөг 120 градус жүжим цагийн дээр зогсолт маань 120 градус шүү заа юм. За энд бас манай шүүгчнэр маань сууж байгаа тийм үү? Тэгэхээр одоо миний хэлж байгаа тийм ээ эдгээр зүйлүүдийг ингээ харчих юм бол та нар хүмсээ шүүхэд чинь маш сайн одоо тийм ээ энэ хүүхдээ ингээ детальчилж ингэж харах юм боломжтой гэсэн үг. За тэгэхээр энэ зарим хүмүүс хитрхи одоо бүр ингээ жижиг явган сандал дээр сууж байгаа юм шиг ингэж бүр 90 градусын өнцөг гаргаад суудаг ч хүүхдээ нь. Тийм ээ эсвэл зарим бүр өвдгөө нуглагчгүй зогсоогоороо ингээ зүгээр алцаа зогсдог ч хүүхдүүд байгаа. Тэгэхээр энэ маань өвдөгний өнцөгийн 120 градус тэгээд яах нь хөл хоёрын мөн 120 градус би одоо өнцгөө за яасан энэ хоёр хүний хөлний дунд яах нь хоёр хөл байх ёстой гэдэг. Тэгээ өндрөөсөө шалтгаалаад яах нь нааша цаашаа гэж. За энэ бол тийм ээ юу би энэ дээр бас яасан байж магадгүй уучлаарай. За энэ дээр энэ ямар зогсолт вэ? За энэ зогсолтыг асар их алддаг. Асар их алддаг. Миний өөрийн гарын шавж алдаад байгаа бүр айгүй сонио. Энд чинь ерөөсөө зүгээр энгийн утгаар хэлэх юм бол энэ чинь нэг алхмын л одоо зай байгаа байхгүй юу? Хүний нэг алхмын. Тийм үү? Гэтэл ингээд нэг Японы тийм нэг кимоно өмссөн эмэгтэй шиг ингэж явах юм уу бид нар? Үгүй үстэй. Тэгэхээр чи нөгөө нэг энэ дундын энэ зай байх ёстой шүү гэдгийг хүүхдүүдэд сайн тайлбарлаж өгөхгүй бол айгүй ингээд нэг амар юм товчхон зай тэгээд байгаа байхгүй юу? Зогслоо. Ингэснэ нэг иймэрхүү. Тэгээд нөгөө цохилт нь гэсэн чинь бүр хөвлөө рүү давсаг руу зохиод нэг иймэрхүү байдалтай. За тэгснэ дараагийнх нь авгүй бэ гэсэн асар том юм хийгээд ч юм амар юм харилцаа адилгүй иймэрхүү техникүүд гаргадаг учраас энэ голын энэ хөллүүдийн энэ техникүүдийг дахиад сайн зааж өгөөрэй. За дидгүй би сагийн бол бас маш хэцүү зогсолт тийм ээ. Маш хэцүү зогсолт. Тэгэхээр энэ хойд хөдлийн байрлал бол ийшээгээ харсан байна. Тэгэхээр зарим хүүхдүүдийг харахаар юм ташуу байдалтай байдаг тийм үү? Ташуу. Тэгэхээр энэ хойд хөл бол яг ийшээгээ энэ бол яг дээшээгээ буюу энэ голын дунд 90 градусын өнцөг гаргахаар манайхан. Тэгээ ингээ хоёр хөлний зайтай. Тэгээ мэдээж өндрөөсөө шалтгаалаад баг зэрэг энэ хөл урагшлах боломжтой. Гэтэ харахад нэг галбиргүй нэг хит ийм амар сонин зогсолт байх юм бол энэ мань бол буруу гэсэн үг тийм үү? Тэгээ та бүхэн тэрийг сайн анхаараарай. Тэгээд энэ хойд хөл дээр бензингийн 70%-ийг ерөнхийдөө байрлуулж байгаа тийм ээ. Сайн дураараа айгүй гой зогсдог. Тэгээ ихэнх хүүхдүүдийн алдаа болохоор дандаа нэг шугамн зогсдог. Эсвэл бүр ингээ хол ингээ зогсчдөг. Хол. Гэтэл яг стандарт бол хэмжээ бол яг энэ хөл бол 30 градусын өнцгтэй явж байгаа. 30 градусын өнцгтэй явж байгаа. Энэ 30 градус гэсэн үг. Тэгээд энэ дунд болохоор нэг нудлагны зай байхаар та бүхэн яг хэмжээг нь яг засаж өгөөрэй хүүхдүүдээ. За энэ болохоор 3.5 хөлний 3.5 гэж хэлэх юм уу яахан тийм ээ. За юм. 3.5 хагас. За явсан та бүхэн өөрсдөө тэгээд. За энэ ямар зогсолт вэ? Талын тайраа тавьсан. Бар зогсолт. За бар зогсолт бас яг адилхан. Энэ бас энэ хойдлын энэ хазааж байгаа энэ хөлнүүд дандаа 30 градусын өнцгтэй шүү. За 30. Тэгэхээр хүүхдүүд маань ихэвчлэн дандаа ингэж хадууж бишээ. За зарим нь баг бүр ингээ хоошоо амар уян хүүхдүүд ч бас байж. Бүр хөл нь ингээ хоошоо харц ирнэ. Би энэ тэр урагшаа ингээ харцсан явж идэг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хөлийн энэ 30 градусын өнцгийг хараад за энэ хоёр хөл ингээ тийм ээ нийлсэн байгаа. Дахиад нэг ийм хөлийн зайтай урагшаа орж ирнэ гэсэн. Тэр хит урагшаа орж ирэхгүй гэсэн. Одоо энэ хүний хөлийн арзмаар энэ дахиад нэг гიშгэд энэ. Тэгээ эндээс үлмээд ир гიშгсэн байдалтай байна гэсэн. За энэ бол зүгээр ингээд нэг өнөөдөр зөвхөн энийг яах гээгүй. За энэ болохоор ямар төсөлтэй вэ? 5 дугаар хүмсээ тэгийг уужаан дээр гардаг. Хамгийн сүүлийн гуасоги. За тэгэхээр энэ дундын энэ хэмжээнүүдийг одоо ингээд нарийн хэмжээ гараад ирэхээр айгүй бэлтгэл хийхэд хэцүү, заахад бас айгүй хэцүү болж хүндэрч хэрдэг тийм. Тэгэхээр энэ одоо зүйлийг сайн хүүхдүүдтэй тийм ээ арын одоо
Өсгийн хэсгээс яа энэ хоёрын хооронд ерөнхийдөө нэг нудрагны зайтай байна гэж ингэж та бүхэн яг бодоод хэлж өгөөрэй. За шилжилт гэх түрүүн хамгийн хэцүү зүйл дээр шилжилт гэдэг тийм үү? Гүүхэд хүртэл яадаг шүү дээ. Яг нэг зэгээс нөгөө зэг гүүхэд ингээд хүүхдүүд аяга хурдан гүйдэг байхгүй юу? А гүүгээд ирээрээ гингууд заримдаа нөгөө хүүхдээс хоцоод ирдэг байхгүй юу? Тэр яагаад вэ? Шалтгаан нь эргэлтэн дээр алдаад байгаа байхгүй юу? Эргэлтэн дээр цаг алдаад байгаа. Тэгэхээр би хүүхдүүдтэй юу гэж заадаг вэ гэхээр бид гүйлтэн дээр хүртэл би заадаг гүйлтийг хур дагуулаа гүйн. За А цэгээс Б цэг рүү гүйлээ. За энэ дээр хөл тавилт асарч болохгүй тийм. Хөлний тавилт чухал. Ирэхээ мэдж байгаа тийм үү? Одоо тэр Б цэг дээр очиод ирэхээ мэдж байгаа учраас тэр эргэлтэн дээр ингэж цаашаа хар зогсохгүй. Буцаж ирэх чиг рүүгээ ингэж зогсож яг нь гიშгэж буцаж гүйдэг. Тулаан дээр эргэлттэй өшгөлтнээр бас яг адилхан. Би тулаачаагийн хэлээ, дичаагийн хэлээ. Миний эхний зорилго, хоёр дахь зорилго бол би дичаагийн буюу эргэлттэй өшгөлт тийм үү? Би ирэх гэж байгаа. Тэгэхээр хөл маань яаж тавигдах вэ? Тавих үед нөгөө тишийг хааж тавиад дарааных нь бол маш их цаг хэмнэж өгдөг байхгүй юу? Цаг хэмнэж өгнө гэсэн. За энэ мэдчихлээ. За тэгээд энэ дээр анхаарах зүйл бол жингээ шилжүүлэх энэ бүр амар чухал. Ерөөсөө ингээд хүүхдүүд ингээд зүгээр явахаараа яваад байдаг. Яг хүнсээ ингүүд амар хэцүү болоод хоёр хөлн шалтаагаа наалдаа тэгээд хөлнүүд ингээд гүшөөд ингээд амар хэцүү болчдөг. Энэ яагаад вэ гэхээр жингээ шилжүүлж чадахгүй байхгүй юу? Та босоод яваад үзээрэй тийм ээ. Би явахдаа за миний хөл зүүн хөл урд байна. Баруун хөлөөрөө би урагшаа явах боллоо. Яадаг үлээ? Миний жин яагаад байна? Яагаад байна? Жин маань шилжээд байна. Тэгээ миний биеийн жин аль хөл дээр очиж байна? Зүүн хөл рүү очиж байна. Ингээд одоо миний нөгөө баруун хөл чөлөөтэй хөлөх боломжтой байна уу? Боломжтой байна. Тэгээд тавина. Энэ зүйлийг хүүхдүүдтэй сайн зүгээр хийгээрэй гэдэг биш. Жингийн одоо хурд жишээлбэл авбугийн соги урагшаа шилжлээ. Хүүхдүүд амар хэцүү шилждэг. Энэ дээр яг үлээ урд хойд хөлөөрөө үлмээгөөрөө тэрэлт өгнө шүү дээ, тийм ээ. Гэхдээ тэрэлт өгөхдөө амар ингэж хэтрүүлж юмыг ойлгож болохгүй. Урагшаага урсж байгаа юм шиг урагшаага тэрэлт өглөө. Үлмээгөөрөө. Тийм үү? Тэгэнгүүт миний жин хаашаа шилжиж байна? Энэ урд байгаа хөл рүүгээ. Тэгээд би хөлөө татхад миний хөл чөлөөтэй орж ирж байгаа. Тэгээ урагшаа тавих газар очиод тавилаа. Тэгээ миний жим буцаад жигдэх ингээ хуваалгдчихжээ гэсэн. Энэ зүйлийг манай багш нар өөрсдөө хийгээд үзээрэй. Тэгэхгүй энэ шилжилт биеийн жингийн шилжилтийг яг нь мэдэхгүй болвол хүүхдүүд маань эргэх хэдэл одоо хүмсэгээ ээж дуусгачаа пару команд нь эргэлж харахтаа хүртэл айгүй хэцүү хардаг байхгүй юу? Амар бараг бүжиглээд байгаа юм шиг тийм ээ. Ингэснээр биеийн жингийн яхад хөлөө бүр ингэ нэг соноо авснаа амар гоё яснаа ингэж ингээд айгүй ингээ хөдөлгөөнийг айгүй хүндрүүлж ингэж хийдэг хүүхдүүд. Тэгэхээр энэ биеийн жингийн хуваарлалт энд байгаа баруун хөл дээр байгаа жингээ зүүн хөл рүүгээ шилжүүлээд баруун хөл сулрна. Тэр үед хөдөлгөөн явах хэрэгтэй гэдэг энэ зүйлийг энэ шилжилтүүдийг хүүхдүүдтэй бас сайн зав. Дараа нь хөлийн тавилтын дараалал нь үлмийн өсгий хизээч өсгийн дээр тавьж эхлэхгүй гэсэн үг шүү. Энэ маш том алдаа шүү. Тэгэхээр юун дээр тавих нь гэсэн үг? Би одоо хөлөө гаргаад харуулж байна шүү дээ. За миний хөл байна. За харах уу? За энэ байна. Хүүхдүүд хүмүүс алхахтаа ихэвчлэн ингэж алхдаг тийм үү? За өсгийтэй гутлын өмсөн гэдэг чинь ингэж яадаг байхаа. Ямар ч зүйлээс яах нь өсгий, үлмийн алхалт харин хүмсэний алхалтын үед болохоор үлмийн өсгий гэж явдаг. Үлмийн өсгий. Энийг сайн анхаарал үзээрэй та нар. Зөвхөн нөгөө хүмсээ нэгээс нэг рүү одоо дараагийн хөдөлгөөнөөр цээжлэхээс илүү энэ хөлийн тавилт дээрэс нь хөдөлгөөнөөс хөдөлгөөн шилжих үед зөөлөн байдлаас хүчтэй байдал руу шилжих ёстой гэсэн. Хүмсээ нэг эхэллээ хамаг бие булчингаа чангалаад тийм ээ. Инх юм бол тэр маш хатуу хүмсээ болж хуурна гэсэн. Тэгэхээр одоо эндээс тийм ээ энэ үед за зүгээр жишээ бол эндээс яхад гоё би ингээ гоё сул энд ирлээ яг хамгаалах тэр мөчөд хүчтэй энэ зүйлээ мэдрэж ингэж. Тэгээ хамгийн эцсийн нөгөө нэг эхлэх төгсөх цэг байгаа шүү дээ тийм ээ. Төгсөх цэг дээр хүч ингэж харагдах хэвээр.
Тэгээд эндээс сулрлаа чанга яах вэ? Тэр маань харагдах ёстой төгсгөлийн мөчөд. Тэгэхээр энэ бие суллаад энэ амьсгалтайгаа цуг явж байгаа шүү. Амьсгал. Энэ амьсгалтайгаа цуг явж байгаа. Гэтэ бид нар амьсгалаараа гингод хүүхдүүд нөгөө амар хөндрүүлж ойлгонгуудаа гэж ингэж амьсгалаад хийдэг байхгүй юу? Тийм биш. Амьсгал бол сонсогдохгүй. Гэтэ яг амьсгалах үед хүний бие ингэ суларч байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд яг амьсгаа гарах үед ингэ хүчтэй чанга. Энийг амьсгалтайгаа цуг явах юм бол илүү амьд хүмсээ болно гэсэн үг. Амьсгалаа төгжчих юм бол энэ бол амьгүй хүмсээ бие чангарсан юм хатуу хүмсээ болж хувирдаг. За дараа нь өсгий дээр эргэлт явахгүй. Энийг манайхан маш сайн хараарай. Өсгийн дээр эргэлт явахгүй. Хизээч миний судлаагүй хүмсээ байж магадгүй. Явж л байсан. Одоогийн байдлаар харж аваад бол хүүхдүүд хардаа жишээлбэл энэ хэдвэр хүмсэн дээр дүүлээ. Энэ хоёрдугаар хүмсэн дээр. Ийм байдлаас ийм байдал руу шилждэг тийм үү? Тэгвэл хүүхдүүд амраар нь шууд өсгийн дээр ингэж явдаг гэсэн. Тэгэхээр энэ маань 3 хүмс болчих чинь гэсэн. Энэ зогсолтыг яаж явахтай яг л тэр зарчмаар нь явна. Үлми, өсгий, үлми, өсгий, үлми, өсгий. Яг л энэ зарчмаар нь явна гэсэн. Тэгэхээр өсгийн дээр ерөөсөө эргэлт явж болохгүй шүү гэдгийг манай багш нар магадгүй ингээд зэрэг заахаа миний туршлагаар бол би ингээд бүгдийн заах юм бол би өөрөө ч толгой иргэнэ. Би хүүхд маань ч толгой нь бүр хачин болно шүү дээ. Тэсэн дүүрээ тэмбийгээ бүр тэр чим нэг зэрэг амар олон яж худлаа алийг анхаар гараа анхаарангууд хөл нь алга болчихно. Хөлөө анхаарангууд гар нь алга болчихно тийм ээ. Бүр ингээд байланчгүй ингээд болчдөг. Тийм учраас миний туршлагаар би эхлээд хөл зааж байгаа үед зогсол зааж байгаа би гарын ард нь ахуулаад хөл заа. Хөлөл заа. Хөлийн хөдөлгөөнд. Байрандаа хийдэгсэн чинь одоо багш болгоны өөр ингэсэн гоё заа харгууд байгаа шүү дээ тийм ээ. Өөрийнхөө брендийн аргуудаар. За байрандаа нэмэгт тэмдгээр явж болж байна. Эсвэл нэг цэгээс нөгөө цэг рүү уртын зайд явж болж байна тийм ээ. Дөрвөлжлөөд ингэж явж болж байна. За ингэж явж болно. Гэхдээ зөвхөн хөлн дээр анхаарлаа. За амьсгалтай цуг тийм ээ. Харттай цуг ингэ явуулна. За тэгэд ингэж явуулна. За дараа нь янгууд гартай явуулна. Гарын зөвхөн гарын дээр хандуулна. Гайгүй ингээд өхөөд ирэнгүүт нь хөл гар хоёрын цуг явуулж эхэлдэг. Цуг явуулж эхэлдэг. Тэгээд нэг хүмсээ заах юм бол эхнээс нь 18-ыг дуустал нь биш. Эхний 4 хөдөлгөөн зөвхөн хоёр тал руу л явуул. Нэг дөр хүмсээ зааж байвал нэг энэ зөвхөн нэг шуман дагааг л нөгөө замын нөгөө эхний зам байдаг шүү дээ тийм ээ. Тэрийг нь заана гэсэн. Гэх мэтсэн зүгээр би өөрхөн нөгөө туршлагаасаа та бүхэнд хуваалцаад миний хувьд бол би тэгэж хийдэг. За дараа нь хамгаалалт байгаа тийм ээ. За бүтэн хамгаалалт байгаа, довтлогон байгаа. Энэ бол за онцгой хөдөлгөөн буюу нөгөө цагийн тулжаагийн за бэлдэх байдал буюу чүмби часаа. За энэ бүгдээс эхлээд хүмсээ маань яах нь бүрддэг байх нэ. За одоо энийг түрүүний ярьсан нэг дахиад нэг жоохон дэлгэрүүлээд за энэ 4 зүйл байгаа. Зорилго, хэрэглээ, арга, техник гэж байгаа. Зорилго, хэрэглээ, арга, техник. Жоохон дасгал их багшаа. За зорилго нь юу гэлээ манайхаа? Ерөөсөө бол нүүр зээж хөвлий гэсэн зүйл байгаа тийм үү? Нүүр оруулна. За нүүрний цэг нь юу вэ? Түрүүнд асуусан. Тэгээд үүдний шүдийг л нам зохино гэсэн үг шүү дээ тий ерөөсөө. За цээж аялха буюу мёнгчи. Энэ солонгос нэршүүлдэг бас сайн цээжилүүд бол нэг зүгээр байгаа. За хэвлий буюу танжан буюу хэвлий хэсэг тийм ээ. Хүсний нөхнөөс доошоо. За хэрэглээ. За хэрэглээний нодрагаар юм уу эсвэл гар тэнэгээр юм уу тийм ээ. Эсвэл одоо бугууны эсгээр хамгаалах юм уу эсвэл гадны талаар нь хамгаалах юм ингээд яг нөө хэрэглээ байгаад байгаа. За дараа нь арга нь хэлбэртэй гар юм уу хөл. За хөдөлгөөнийг харах юм бол гар хөл бие тийм ээ. Хөдөлгөөн нь одоо ингээд хөлийн хөдөлгөөн бол хөл ашиглана тийм үү. Гарын хөдөлгөөн бол гар. За гэмэслэн. За чиглэл нь болохоор нөгөө түрүүний хэлсэн шүү дээ. Бүмсээ түрүүний нөгөө 5 дахь бүмсэн дээр хэлсэн юу вэ энэ? Урдаас нь хийх гээд байгаа юм уу? Хажуунаас нь хийх гээд байгаа юм уу тий? Гихмэслэн одоо ингээд нөгөө чиглэлүүдийг бас тодорхой болгож өгөх хэрэгтэй. Дараа нь техник. Энэ магийн юм уу? Жирэгийн юм уу? Чигийн юм уу гэх мэтчлээ ингээд нэ гэсэн үг. За техникийн эхлэл төгсгөл дөрөнд би хэлсэн тий? За нөгөө одоо юунуудыг чинь дахиад жоохон дэлгэрүүлээд авчаа учраас
За техникийн эхлэл төгсгөл хоёр тодорхой байх ёстой. Ихэнх хамгаалалт нь Арамаги. За Арамагийн хамгаалтын эхлэл цэг нь хаанаас гарч ирж байна? Игэмний яснаас гарч ирж байгаа. Тэгэхээр Арамаги чинь ямар хамгаалалт вэ? Аль хамгаалалт вэ? Доод хамгаалалт тийм үү? Доошоо. Тэгэхээр доошоо хамгаалалт ер нь игэмний яснаас гарч ирээд тийм үү? Энэ аяас гарч ирдэг тийм. За тэгвэл толгойн дээшээ хамгаалтууд гарын эхний цэг хаанаас гарч ирж байна? Та доороос хэлэх юм бол доорыг бас хүмүүс янз янзаар ойлгоо шүү дээ. Ямар ч хэлсэн шавнартайгаа ойлголцохоор тийм ээ яг энэ цэгийг яг эндээс гарч ирээд байгаа таа гэх юм уу ташаа гэх юм уу юу гэх юм бүслэхий гэх юм уу одоо ямар ч хэлсэн одоо тийм шавнартайгаа нэг ойлголцоод яг ойлголцоо яг үгээрээ л яг энэ зөв техникийг ойлгох хэрэгтэй. Дан доороос гэх юм бол тэр хүн доод цэг гэхээр одоо юу ч ойлгож магадгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ цэг гэдэг гэсэн. Тэгэхээр толгойн хамгаалтын эхний цэг эндээс гарч ирж байна гэсэн үг тийм үү? Доод хамгаалтын эхний цэг эндээс гарч ирж байна гэсэн үг тийм ээ. За дараа нь дотроос гадна. За 6 дугаар хүнсэн дээр харагддаг. 6 дугаар хүнсэн дээр. Дотроос гадагшаа. Дотроос гадагшаа. Энд чинь гаднаас биш үү те? Энд чинь дотор тал болчихж байгаа шүү дээ. Энэ цээж нь. Энэ хамгаалт ихээр хүүхдүүд яах нь вэ? Жишээлбэл 6 дугаар хүнсэн дээр ингэж хийдэг тийм үү? Энэ маань энэ хамгийн биеийн захын одоо энэ цэг дээр яах нь вэ? Ирээд дуусах хэрэгтэй гэсэн. Одоо энэ байгаа тийм ээ? Энэ байгаа тийм үү? Тэгэх юм бол ингэж гарч болохгүй гэсэн үг. Энэ хамгийн төгсөг цэг болохоор энэ их биеэс яах нь вэ? Гадагшаа бүр гарч хэд нэвтэрж одоо гарч болохгүй гэсэн. Хэтэрч. Тэгэхээр энэ гараа хахад одоо энэ тэгэхээр ингэж болохгүй гэсэн. Хэд дотогшоос орж болохгүй гэсэн. Тэ? Мөн үү? Би буруу яриад байна уу? За яарсан манайхан хараа. Дотроосоо гадагшаа чиглэсэн хамгаалт болгоны эцсийн цэг бол биеийн яг энэ хамгийн одоо энэ захын цэгээс хэтэрж болохгүй шүү гэдгийг та бүхэндээ хэлж өгöd байгаа. За дараа нүүр буюу имжин, цээж буюу мёнгчи, хэвлээ буюу танжан. За анхаарах зүйл болохоор эмзэг цэгийн байрш буюу төвшингийг мэдэх ёстой гэж байгаа. Төвшингийг мэднэ тийм ээ. Энд юм уу түрүүд би тайлбарлаад хэлчихсэн маа тийм ээ. За энэ дээр мэдээж маш том зүйл бол бас гарын хөдөлгөөнөөс гадна өшөглөлт гэдэг зүйл асар зүйл байгаа. Гар дээр анхаарсан хүн өшөглөлтөд мартчих юм бол нөө хүнсээ маань 100% болж чадах уу? Чадахгүй байхгүй юу? Тийм учраас энэ өшөглөлтийн техникт өшөглөлтөн дээр асар их одоо тийм ээ цаг гаргаж бас бэлдүүлэх хэрэгтэй. Тусгайчлан бэлтгэлийг хөлн дээр бас өгөх хэрэгтэй. Нэг жоохон цухас хийгээд авах биш. Бүр ингээд хөлний одоо энэ өшөглөлтийн ерөнхийдөө хүнсэн дээр болохоор авчаагийн төлөөчээгийн. За дээд юданза хүнсээ дотор болохоор тоончээгийн орж ирдэг тийм үү? Эсвэл нөгөө дотор талаар ингэж тийм ээ одоо ингэж өшөглөлт орж ирдэг тийм ээ? Нэрийг мартчих. За тэгэхээр энэ зарим нөгөө каруги тоглодог ч юм уу жоон хөдөлгөөнтэй хүүхдүүдээр хүнсээ ийлэхээр өшөглөлтүүд нь яг нөгөө каругигийн өшөглөлт орж ирдэг байхгүй юу? Тэгэхээр хөлний хүнсэний өшөглөлт болон тулааны өшөглөлтүүдийг тусад нь ийлгэж өгөх хэрэгтэй. Тусад нь. Манайх зөвхөн тулаанаар явдаг юм аа гэж тулаанаа өшөглөлт хийгээд байх биш. Би болохоор бас цаг бага байх юм бол би ч нөө цагаа амар хэмнэх дуртай. Цаг бага байх юм бол халаалтын хүнсээ юм үндсэн техникээр хийлгэнэ. Тийм ээ? Тэгээд дараа нь тулааны бэлтгэлийг хийдэг ч юм уу. Цаг бага байх юм бол нэг өдөр холимоор санагдаад ах юм бол тэгж хийдэг. Тийм учраас энэ яаж хийвэл тийм ээ одоо энэ каругийн өшөглөлт, хүнсэний өшөглөлт хоёрыг тусад нь ялгаж хийлгүүлж байгаарай. Эсвэл тийм ээ зөвхөн хөлийн ажиллагаа давтлаа гэхэд тулааны өшөглөлтийн нэг хийлгэжээ. За одоо хүнсэний өшөглөлт гэж ингэж ялгаад хийх юм бол хүүхдүүд ойлгоо сурчна гэсэн үг тэрийг. За хүнсээ гээд гол анхаарах зүйл. За түрүүний техникээс гадна өөр бас бусад анхаарах зүйл бас байгаа. Манай хүүхдүүд шинэ хүүхдүүд ялангуяа эсвэл нэг хөөрхөн охин мөх ороод ирэх юм бол айгүй хэцүү ингээд нөгөө охин руугаа харж мараад ингээд те ингээд ерөөсөө ингээд нэг эсвэл ингээд намааг явахаар миний нүүрэн дээр хүнсээ наацсан юм шиг намааг хараад ингээд бүр ингээд ерөөсөө ингээд төвлөрч хийдэг байхгүй юу? Эсвэл хажууд нь тойл байх юм бол тойл руу байнга ингээд гилжгээ одоо бүр эхнээсээ гилжгээ болж дуусч байгаа. Бүр ингээд тойл руугаа харж. Ерөөсөө тойл ийшээ харчих юм бол ийшээ харна. Ерөөсөө ингээд тойл руугаа ингээд хараад ингээд ерөөсөө энэ харц маш чухал гэдгийг хүүхдүүдтэй сайн анхааруулах хэрэгтэй. Амьсгал тийм ээ харц. Тэгэхээр энэ хүнсээг ингээд харах юм бол заримдаа ингээд хүүхдүүдэд хэлж өгдөг байхгүй юу? Юмыг аягүй шууд хүлээж авдаг хүүхдүүд аягүй хэцүү. За жимби харц хэрэгтэй эхлээд харин шүү гингут.
гэж мөгээд тийм үү ямар амар ингээд нэг сүртэй ингээд гэж байна. Тэгээ ямар ч л байсан ингээд тийм амар тийм хэтрүүлэгтэй. Гэхдээ яг нэг харц зэрэгтэй гэдэг ойлгоод байгаа. Гэхдээ хүмсэн дээр юм хатуу хөдөлгөөн байж болохгүй тийм үү? Нэгнээс нөгөө рүүгээ яг уусаж ороод байгаа юм шиг ийм зөөлөн юм хөдөлгөөн. Тэгсээр нэ эцсийн цэг дээр хүч мэдрэгдэж байгаа тийм эрмэг зоригтой хүч мэдрэгдэж байхаар тэрийг хүмсээ хийх хэрэгтэй тийм үү? Тэгэхээр маш тийм ээ яг эхлэх үед би амьсгаа авдаа биеийн жингээ мэдээд чүмбээ согёогоос би зүүн тишээ харахын тулд миний жин хаашаа шилжих хэрэгтэй. Баруун хөл рүүгээ шилжих. Яг л миний зүүн хөл өдөгч учраас. Тийм ээ шилжлээ. Тэгэхэд яг нөө энэ бүгд яг нэг нэгээс нэг рүүгээ уусаад байгаа юм шиг гарч ирлээ яг нөө тэгээд дараа нь хамгаалалт авна. Тэгээ нөгөө тал руугаа ихдээ бас адилхан харна. Хэмжлээ энэ харцыг тэгэхгүй бол харахгүйгээр хийдэг хүүхдүүд байдаг. Тийм учраас харц маш чухал шүү, харах чухал шүү гэдэг. Хоёрт нь тэнцвэр. Миний бодлоор энэ анхан суралцж байгаа хүүхдүүдийг хамгийн ихэнд зааж сурах ёстой зүйл бол тэнцвэрийн бэлтгэлийг тоглоомын аргаар хийлгүүл их зүгээр санагддаг. Нэг хөл дээр зогсоож байгаа юм эсвэл нүдийг аниулаад ч юм уу тийм ямар нэгэн хөгжилтэй байдлаар өөртөө маш олон гоё аргууд одоо интернет хөгжсөн YouTube-ээс маш олон бичлэгүүд байгаа тийм ээ. Тэгэхээр тэнцвэрийг хамгийн одоо ихэнд ирж байгаа хүүхдүүдийг тэнцвэрийг ингээд хөгжүүлэх хэрэгтэй болов гэж харсан. За тэгээд гайгүй сайн тийм мэрэгжлийн тамирчин болоод ингээд явж байгаа тэнцвэрийн бөмбөлөг байдаг тийм нэг юм дээрээ гоё бомболзуур мэдхүү арай бэкүүд их хэрэглээд байдаг тийм тиймэрхүү бөмбөг яз. Тиймэрхүү бөмбөгнөн дээр тэнцвэрийн дасгалуудыг сайн. Тэгвэл нөгөө за ингээд яах ингээд амар хөөрхөн штэ хүүхдүүд чи одоо ингээд нэг юм хийлээ чи цохох үедээ ингээд өөр нь яах гар нь аягүй хүчтэй хөл нь нөгөө тэнцвэр муутай тэнгууд баг хөлөөд гараад агаад ингээ унах гад байх жишээний тийм ээ эсвэл ингээд эргэлтэн дээр ингээд толгой нь эргээд ингээд байх жишээний иймэрхүү тэнцвэрийн байдал айгүй их нөгөө гардаг учраас тэнцвэрийг сайн за темп байгаа. Цээжилсэн хэсэг нөгөө мэддэг дууныхаа дахилтан дээр амар дууснаа мэдгүй хэсэг дээр нь дугаа олчдаг шиг яг иймэрхүү хүмсэхээр бас нэг иймэрхүү. Яг ингээд нөгөө мэддэг хэсгээ гаргахад амар хурдан машин чижсэн мэдгүүдээр явбал нөгөө эд рүүгээ хараад нөгөө удаашраад тийм ээ иймэрхүү темпны алдаанууд айгүй их гаргаж. Тэгэхээр хүмсэнүүд чинь дундаа нэг удаан хэсэг байгаа, хурдан хэсэг байгаа тийм 5 секунд, 8 секундын газрууд байдаг тийм үү хүмсэнүүдэд. Яг нэг удаан зав хүмсэнүүд. Тэгэхээр тэр хүмсэний тэр хөдөлгөөн биш л бол эхэлсэн хурдаараа л дуусгаарай л гэдэг одоо энэ зүйлийг одоо сүүлийн тамирчид бол айгүй хурдтай болчиход байгаа шүү дээ тийм ээ. Тэр яг тэр хурдаараа л ерөөхдөө хийх хэрэгтэй. Тэгэхээр темп маш чухал шүү хурдан удааны. За тэгээ нэг түрүүнээс хатуу зөөлөн тийм ээ. Зөөлнөөс хатуу руу шилжих энэ зүйл. За амьсгал чухал. За тэгээд энэ бейсбол би нуруу эргэх бейсбол гэсэн юм. Энэ бас нэг чухал зүйл байгаа. Та бүхэн өнөөдөр амар олон юм явуулчихлаа. За нуруу та бейсболын одоо бейсболчод энэ юм биз дээ тийм. Нэг юм модоор ингээ нэг бөмбөг цохиод мөн үү? За гол бас байгаа. За тэрийг нуруу ирэхгүйгээр цохиул яах вэ? Бүгдээрээ босоод үзэх үү? Тэрний хамгийн гол чухал хэрэглээ нь болохоор яг гар агаад байгаа юм тий. Гараараа ингээд нөгөө нэг цохиураараа ингээд байгаа юм. Гол гараад байгаа юм нь хаанаас гараад байгаа техник нь. Техник нь нуруунаас гараад байгаа. Хөлийн эргэлт болон нурууны эргэлтийн хөдөлгөөнөөс тэр юг маш хүчтэй асар хол одоо хүчтэй цохилтыг өгж байгаа тий. Одоо хэдэн километр цагийн хурдтай ч гэдэг тийм үү. Ингэж явж байгаа. Тэгэхээр энэ нурууны эргэлт гэдэг зүйлийг багш нар маань сайн зааж өгөөрэй. Зарим хүмүүсийг харах юм бол зөвхөн за хүний гар одоо миний гар одоо нэг 5 кг орчим байх юм болов яах юм бол. Тэгэхээр би ингээд цохлоо гэхэд бол 5 кг хүчээрээ л цохино шүү дээ тийм үстэй. Тийм бол эндээс нөгөө тийм ээ нурууны эргэлт оруулаад ирэх юм бол яах нь миний биеийн жингээр би цохих боломж гарч ирж байгаа байхгүй юу? Биеийн жингээр цохих боломж гарч ирж байгаа. Та өөрсдөө үзээрэй. Зүгээр нуруу ирэхгүй цохоод үз, нуруугаа эргүүлээ цохоод үз. Гэхдээ энэ эргэлт маань болохоор суурандаа ийм шүү. Ингэж хийдэг хүүхдүүд нуруу эрэг гэхээр ингэж босож сууж ирж ингээ бүжиглээд байгаа юм шиг ингэж дээрээс доош ингэж орж ирдэг бай. Биш суурны энэ эргэлт маш чухал. Энэ хамгаалтан дээр бүх юмн дээр шүү. Хамгаалтан дээр. Хамгаалт энэ гарлаа энэ. Тийм үстэй. Энэ гарлаа энэ. Мөн үү? Энэ гарлаа энэ. Тийм ээ? Дандаа энэ эргэлтүүдийг сайн хүүхдүүдтэй хэлж өгөөрэй. Энэ тайлбарлах юм дараа нь болох нэг дараа нь бол тий. За тэгээ өнөөдөр миний энэ та бүхэндээ тэгээ багч гэсэндээ хичээл заахт нь бас нөгөө нэг хамгийн хүүхдүүдийн алдаа гаргаад идэг хэсгүүд дээр ерөнхийдөө анхаарах зүйлүүдийг
яасан маа тэгээд ямар ч үл хэлсэн бид нар дэлхийн боловсролыг Монгол улстай тийм Монгол хүүхдүүдэд өгж байгаа учраас бид нар тийм ээ бид нар магадгүй 10% мэдлэгтэй бид бусдад 10% л мэдлэг тараана тийм үү. А бид 100% мэдлэгтэй байж чадах юм бол бид бусдад 100% мэдлэг тарааж чадна. Тийм учраас ямар багшийг хамгийн сайн багш гэдэг вэ гэхээр өөрөө хөгждөг багшийг сайн багш гэж хэлдэг. Тэгэхгүй нөгөө нэг аль 10 20 жилийн өмнө уншсан номороо л өнөөдөр тэрийг заагаа явна гэдэг бол энэ бол байж болохгүй асуудал. Тэгэхээр энд бол хөгжил байхгүй гэсэн. Тэгэхээр хүний хөдөлмөрийг, хүний хөгжлийг дагаад үр дүн амжилт ирнэ, тийм ээ. Тийм учраас бид нэр яах нь өөрийнхөө одоо мэдлэгийн төвшнийг хувийн ахиулж яах нь өдөр бүр суралцах нь асар чухал. Тэгэхээр энэ зөвхөн таеквондо гэхээс гадна тийм ээ бусад хилүүд байна, тийм үү? Бусад хилүүд. Таны энэ зааж байгаа энэ тийм ээ хичээл чи ямар одоо зүйл хэрэгтэй байгаа тийм анагаахын талаас ч юм уу тийм үү массажны талаар тэп наалтны талаар ч юм гээд ер нь энэ спорт энэ ажил үргэлт чи юу чам чухал байна тэрийг бид нар ингэ суралцах хэрэгтэй. Тэгэхээр бид нар хамгийн чухал зүйл бол бид нар өнөөдөр энд Монголд авсан хар бүс бол дэлхийн хааж Африкт очиж хүчин төгөлдөр бүсэн шүү дээ. Тэгэхээр бид нар нүүр бардам их орондоо энэ дэлхийн одоо боловсролыг эзэмшиж байгаа хүмүүс байхгүй бас дэлхийн боловсролыг одоо үр хөвгтүүд тийм ээ хойч үедээ бид нар дамжуулж байгаа учраас бид нар байнгын өөрсдөө мэдлэгийнхаа төвшөнд мэдлэг бол өөрөө ахина гэж байхгүй. Мэдлэг бол урууднууд гэхээс биш ахина гэсэн байхгүй. Би өөрөө хичээж тэр мэдлэгийг хувийн нэмнэ гэхээс биш тэр би унтж байгаад миний мэдлэг ахиад байдаг зүйл бол биш тийм ээ. Тийм учраас манай багш нар одоо шинэ залуу багш нар маш их байгаа учраас маш их гоё мэдлэгтэй, боловсралтай, суралцдаг юм багш нар байгаад өнөөдөр зүгээр би хөнгөн одоо юм тийм ээ яг гол алдаанууд дээр ингэж тайлбарлал өгсөн бол та бүхэн энийг цаашаа гүнзгийрүүлээд хүмсээ болгоно нарийн сайн судлаад үг хэллэг юу байдгийг тийм ээ. Би нэг одоо ганцхан жишээ ярьчих. Нэг клуб дээр би маш олон жилийн өмнө нэг клуб дээр очиход манай нэг найз багш ханадулсэс нэс гэж зааж ирсэн байхгүй юу? Тоогоо. Тэр нэг солонгос хэлний одоо юуг мэдэхгүй байгаа байхгүй юу? Тэнгүүд хүүхдүүд нь хамгийн хөөрхөн нь. Ханаа амар олон хүүхэд ханадулсэс нэс гэдэг ингээд тоолоод яваад байгаа байхгүй юу? Гэтэл тоо яа тоолдог вүлээ? Ханадулсэс нэс бичгийг харах юм бол доор нь ис үсэг байдаг байхгүй юу? Шив ис үсэг. Гэтэл нөгөө яг нөгөө уншсанараа сэснэс гэтэл нөгөө бичгийн дүрм гэж байгаа шүү дээ. Тэрийг дэвсгэрлэж арах юм бол дээгэр дууддаг. Тэгээд ханаа дүр сэт нэт гэж дуудах хэрэгтэй нэг сэснэс гэж хэлсэн. Иймэрхүү нөгөө багш нар өөртөө ийм алдаа гаргаадсан байхгүй юу? Тэгэхээр энэ солонгос хэлийг ч гэсэн ерөөхдөө суралцаад тэндээс бас ингээд тийм ээ үг хэллийг зөв хэлж сурахгүй болвол ингээд тийм ээ нэг тийм солонгосын спорт учраас эндээс ингээд зарим хүмүүс ингээд дуудаа одоо би нэг хүний сонсох юм бол би ойлгохгүй шүү дээ. Өөр гадаадаар яриад байгаа юм шиг сонсогдсон тийм ээ. Тэгэхээр энэ солонгос үг хэллэгний аваа дуудлагыг бас зөв сурах хэрэгтэй байна гэдгийг тэндээс харж ирсэн байхгүй. Тэгээ би дараа нь найзгаа дуусныхан дараа уучлаарай би чамны гэсэн битээ гомдороо гэхдээ ингэж хэлдэг шүү гэж хэлсэн чинь амар ичээд өө яана баларсан би нөгөө номноос харчаал үсгийн сурцсан. Тэгэл ханаа дүү сэснэс гэл ингээд нөгөө тоогоо тгээ сурцсан маа гэж ингэж хэлчихсэн байхгүй. Тэгээд их мэдслийн багш нар маань яг тэр нөгөө үг хэллэгийн аваа дуудлагуудыг бас хамгаалалтын нэршлүүдийг бас суруул их зүгээр юм байна гэж би ингэж харсан шүү. Тэгжээч хүүхдүүд маань дагаад гоё хэлнэ. За баярлалаа.